дэлгүүрт ороод ингээд намайг ингээд жоохон ингээд нэг юм аяархан суул дуугаар ингээд ярих юм бол зүгээр байрж идэн зэ өөдөөс ингээд шууд ингээд ёо гинт ингээд намайг гиталаар ярангууд жоохон хүмүүс зочиж хараад амар ингэж ингээд тийм ингээд жоохон муухай ч юм уу харж ирсэн ингээд шууд ингээд худлаагаас ингээд автоматар ингэж инегээд arrivederci buona giornata grazie гэж ингээд чишээд ингэдэг. Би таадаг угаалгын өрөөний хаалгыг манай өрөөний охтод яаж хаалгыг харуулъя заяа. Ингээд нөгөө юу н одоо юу илээ худалдагч нь ингээд prego гэж бүрээд ирэн заяа. Prego. За сайн байцгаана уу. Чи минь нэдэлээс угтаа тавтай морил шин бичлэгтэй тавтай морил. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээ би гоё гадаа нэх гоё зүлгэн дээр сууж агаад нэх гоё бичлэг хийх гэж ер нь бол нэлээд байршил солилоосаа тэгээ finally сургуулийнхаа гадна энэ гарденд хийхээр боллоо. За тэгэхээр энэ бичлэгэн дээрээ би юуны тухай ярихмаар санагдсан бэ гэхээр италичуудын хайр татам болон үзий ядам 3 чанаруудыг би та нарт хэлье. Өөрийнхөө өнцгөөс шүү дээ. Тэгээ ерөөхдөө хүрэлчмэг гэдэг хүний өнцгөөс 2 жил орчим болж байгаа хүний өнцгөөс италичуудын үзэн ядам болон хайр татам 3 зүйлсийг хэлж өгье. За тэгэхээр эхлээд хайр татам 3 чанараас нь эхлэе заяа. Эхлээд хэдүүлээ сайлын италичуудыг. Би эндээ ингээд нөтөө хийцэн байгаа эндээс ингээд хараад явчих. За тэгээ ер нь бол нэгт нушгуугаар айгуу гоё товчхон яриад явах хичээн. За нэгдүгээр хинэшээ италичууд ер нь бол харилцааны айгуу өндөр соёлтой. Одоо хөгшин залуу гэлтгүү. За одоо жишээлбэл харилцааны соёлтой гэдэг нь яаж мэдэх боломжтой вэ гэхээр шүү дээ. Юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр одоо ингээд гудамжинд танихгүй хүнтэй ингээд харц тулгарна шүү дээ. Тэр үедээ ингээд бие биетэйгээ мэдлэг нь бол ингээд айгүй энгийн үзэгдэл. За тэгээд дээрэс нь одоо жишээлбэл ямар ч үйлчилгээний газруудад бол ингээд үдэлтийн үг болон мэнчилгээний үгнүүдийг бол байнга хэлдэг. Заавал ер нь ингээд өглөөний минь өдрийн минь өдрийг сайхан өнгөрөөгөөрэй баярлаа баяртай гэх тэр үгнүүдээ бол яг угаасаа ингээд автоматар бол байнга хэлдэг. Одоо Монгол нөгөө see-юуд бол байнга хэлдэг болсон шүү дээ. Тэрэн шиг ер нь бол байнга хэлдэг. Тэр нь надад их таалагддаг. За тэгээд нэг юм яг анзаарсан нь за хөгшин хүмүүс бол яг харьцангуй ер нь дийлэгтэй айгу тийм одоо соёлтой байдаг шүү дээ. Ер нь хааж за дийлэгтэй шүү дээ ингээд юм хүн хүндэлж мэддэг тийм ээ. Энд олонгууд миний нэг анзаарсан нь залуучууд нь бас бүгдээрээ ингээ айгүй хөөхөн жоохон хүүхдүүд нь хүртэл бүгдээрээ айгүй хөөхөн вау. Энэ цэцгийн юм унаад байна уу? Энэ шараас нь авч унаад байгаа маань нөхгүй засварж байгаа юм шиг харагддаг ш талд. Тэгмүүд энэ болохоор надад анзаарчихсан залуучууд нь бас ингээд айгүй хөөхөн гоё ингээд юм жигд ингээд юм соёлтой 10 жилийн хүүхдүүд ч тэр оюутнууд ч тэр ингээд гоё одоо ингэж ядчил ингээд хүний ингээд урдуур орсон бол уучлаарай би ингээд урдуурч орч хуу ч юм уу те эсвэл ингээд одоо амар жижигэн юм дээр ер нь бол анзаарагддаг ингээд одоо санамсаргүй байдлаар миний урд тэгэлчдэг ч юм уу те эсвэл одоо яадгийг бүр ингээд Монголд бол ингээд бид нар нэг анзаарахгүй ингээд одоо нэг одоо за яах вэ гэж боддог юмнуудыг энд бол яг ингээд яг одоо ач холбогдол өгөөд уучлал гуугаад яг ингээд айгуу гоё хүндэтгэлтэй байдаг нь бол маш их таалагддаг. Харилцааны соёл гэдэг дээр бас нэг юм гоё найрсаг байдал бас айгуу орж байгаа. Тэгээд ер нь бол айгуу тийм юу санагддаг. Айгуу угаасаа нөгөө юм гадагшаага төрлийн айгуу бие биетэйгээ айгуу ярьдаг, харилцдаг, өөрсдөө илэрхийлдэг хүмүүс ч юм болохоор айгуу тийм бие биендээ ингээд мэдээлэх тал дээр айгуу сайн юм шиг санагддаг л та. Одоо жишээлбэл манай өрөөний одоо нөгөө байр төрөсөлдөг одоо манай юунууд байна нөгөө өрөөний охтууд байна. Тэгэл ингээд айгу тийм юм. За би ингээ амралтын өдрүүдээр тийшээ явлаа шүү, инглээ шүү. Би өнөөдөр орой тгий шүү, ингийн шүү гэд ингээд асуугаагүй хахад ингээд амар гоё юу олж байгаа, яаж яаж байгаагаа ингээд айгу гоё информ хийгээд мэдээлэл авчдаг. Энэ бол бас нэг төрлийн ингээд нөгөө өнөө хүндэлж байгаа айгу тийм соёлын харилцааны соёлын хэлбэр штэ. Тэгмүүд яг бид нарт ингээд Монголтай мэдээж бол би шууд ингээд харьцуулмааргүй бид нар чинь шал өөр соёлтой хүмүүс. Гэхдээ яг зүгээр та нарт ингээд нэг юм харьцуулж яж нөгөө ойлголт өгөнд л одоо жишээлбэл Монголд бол бид нар ингээл хүн асуугаагүй л бол ер нь заавал төрүүлэл очоод би ингэж байгаа шүү тэгж байгаа шүү гэх нэг 7 бэлчээр хаагаа тоочод ах одоо нэг шаардлага байхгүй гэж үздэг шүү дээ. Тэнгүүд энэ италичууд болохоор миний анзаарснаар яг ингээд чи асуугаагүй байсан ч гэсэн энийг чи одоо мэдэх эрхтэй гэж би бодож ин тийм учраас би чамд хэлж гин гэдэг утгаараа ингээд амар гоё ингээд мэдээлэлд явцдаг. За тэр нь бол ингээд маш гоо санагддаг. За тэрийг бол одоо би бас айгу сурмаар байгаа бас ер нь багаар сураад явж байгаа. Яагаад тэгэхээр Монголд чинь бид нар ингээд нөгөө за энийг мэдж байгаа л гүдээ. Эсвэл ингээд одоо юу гэдгийг за энийг ч хэлээд яах вэ гэж бодоод ер нь жоохон тийм дугаа өнгөрөөцсөн асуудлууд дараа нь ингээд асуудал тарих магадлал өндөр байдаг шүү дээ. Тэгээд дандаа ийм бид нар бие биендээ хэлдэг юм. Би чамайг тэгж бодсон чинь чи тийм байгаагүй. Би чамайг тэгж бодсон ингээд дандаа ингээд тусдаа ингээд дор бүрнээ өөр юм бодцсон асуудлууд үүсээд байдаг шүү дээ. Би чамайг тэгж бодсон шүү дээ. Чи тэгээгүй байсан мó гэд. Энэ бол яг ингээд харилцаандаа бид нар ингээд хангалттай өөрсдөө илэрхийлдэггүйгийн бас нэг
тал бол авчиж байгаа байхгүй юу. За хоёрдугаар зүйл нь болохоор шүү дээ италичуудыг ер нь бол угаасаа хүмүүс дэлхийд яриа мэдж байгаа шүү дээ. Италичуудыг айгүй гоё хувцалдаг, загварын өндөр мэдрэмжтэй, тийм дончтой энэ төр гэдгээр нь тэр бол үнэн үгүй л үнэн. Ер нь бол ингээд гэхдээ энэ бол яг хойд Итали, урд Итали гэдгээр бас ялгаатай болоо явчихсан заяа. За миний амьдарч байгаа хойд Итали бол байна шүү дээ тий. Ер нь бол яг ингээд хүмүүсийн дийлэнх хүмүүсийн одоо ингээд төсөөлдөг италичууд бол байдаг гэж боддог. Энийг юм гоё жимбгэр юунч хайшааш биш бүгдээрээ ингээд одоо нөгөө put together гэдэг чинь нэг юм жигд үс гэзгэн жигд жимбгэр хувцлалт нь гоё жигд жимбгэр гутал нь цэвэрхэн алхаа гიშгэн цэгцтэй жимбгэр тийм хүмүүс. Тэгээ тэр нь бол надад ингээд бас айгу гоё таалагддаг. Хаач айгу гоё бие авч явдаг. Тэгээ тэрийг нь юугаар харах боломжтой вэ гэхээр одоо супермаркетуудад ороход ерөөсөө пажаматай буюу гэрээ хувцастайгаа явж байгаа нэг ширхэгч хүн олж харахгүй заяа. За нэг шалтгаан нь яг нөгөө Итали болохоор нөгөө манай Монгол шиг гэрийн дотлын дэлгүүр гэж байхгүй нөгөө жижигэн дэлгүүр гэж байхгүй дандаа хайпермаркет, супермаркет том дэлгүүрүүд байдаг болохоор тийм ээж магадгүй. За яг жижигэн дэлгүүртээ манайх шиг ингээд байшин болгонд ороо нэг жижигэн дэлгүүртэйсэн бол те магадгүй гэрийн хувцастай явж байхыг бас үгүйсэхгүй л дээ италичуудыг. За тэгэнгүүт яг одоо ч хэвэл манай бүр энэ нөгөө юу лээ шанхны хөөс гэдэг лөө энэ хөөс баг гарах гэдэг нэг үе. Тэгэнгүүт манай одоо байшинтай ойрхон байдаг нэг юм жижигэн супермаркет байдаг заяа одоо тийм том супермаркет биш. Тэр супермаркетад ч гэсэн ер нь бол анзаараад хахад хөгшин хүмүүс орж ирж байгаа. Дийлэнх надад хөгшин хүмүүс орж ирдэг. Тэгээд бүгдээрээ бас ингээл ер нь айгу ганган шахаа орж ирдэг заяа. Би заримдаа ингээд шууд гэрэх өмдөд ороо авчдаг байхгүй ойрхон болохоор тэгэнгүүт ер нь гэрэх хувцастай явж байгаа хүн бол ерөөсөө байдгүй. За тийм ээ. Тэр нь бол айгу гоё соёл. Айгу гоё харахад гоё бусад хүмүүсийг хүндэлж байгаа те нэг юм гоё соёл шиг санагддаг суралцмаар. За тэгэнгүүт 3 дахь нь болохоор шүү дээ тийм италичуудын амьдралын хэв маяг заяа. За италичуудын нэг юм стереотип байдаг штэ. Италичуудыг айгуу гоё тийм чийл амьдралыг enjoy хийдэг, тийм жоохон удаан, тайван хүмүүс гэж ярьдаг. Тэр бол үннүүгүй л ер нь бол үнэн шиг санагддаг, үнний ортой. Яа тэгэхээр италичууд миний анзаарснараа шүү дээ ингэдэг италичууд бол угаасаа тэр нөгөө ингээд амьдралыг enjoy хийдэг мэддэг нь бол яг ингээд үнэн. Тэгээ ингээд юмыг ингээд айгуугаа баланстай авч явдаг юм шиг санагддаг. Яг ажлын цагтаа л ажиллаа хийн. Яг цайны цагтаа л цайнд орно. Тэгээ цайны цаг нь угаасаа нэгээс ингээд одоо хамгийн багадаа 1:30-аас эхлээд 3 цаг хүртэл цайны цаганд ордог. Цайны цагаараа хоолндоо л орно. Өөр одоо ингээд өөр угаасаа гадуур юм хийч гэсэн тэр газрууд нь хаалттай учраас тэр цагтаа тэр хүн бол хоолндоо л орно. Цагаал ядна. Тэгэл ингээд одоо жишээлбэл хоол молоо идэхдээ ингээд хідэн курс дараалал ингээд удаан идэн яриалсан тэгсний дундуур нь бас ингээд нэг юм одоо өдрийн хоол болоо орой хоолны дундуур ингээд нөгөө одоо аперитиво буюу одоо нөгөө одоо юу хэмдэ нэг юм зууш одоо хэсэг амс хийх тийм цаг гэх юм уу нэг юм хальц зууш идээд эсвэл дарс юм уу одоо юу гэдэг нөгөө аперол гээд коктейло уугаад нэг юм хэсэг амс хийдэг юм тусдаа юм цаг магтай. Тэгээд ингээд бодоод үзэхээр тийм италичуудын ер нь амьдралын хэм маяг нь айгүй гоё суралцмаар тийм юмд ингэж амар тийм яардгүй хүмүүс хөөгдөж байгаа юм шиг бас тийм мэдрэмжтэй амьдардаг штэ заримдаа бид нар Монголд ингээд яараал газ юмуудыг амжуулах гал баха юмнуудыг араас нь ингээд төлөвлөөл энд бол надад тийм биш юм шиг санагдсан бүгдээрээ амар чийл тэр нь бол айгүй гоё. Тэгээд дээрэс нь тэгээ хоол ундаа ингэж удаан идэхээс гадна ингэж юу байдаг айгүй халахдаг хүмүүс би бас сүүл ингэж найз залгоосоо асуусан байхгүй ингэж италичууд бол ингэж угаасаа хоолных нь одоо дийлэн хоолууд нь бол бүгдээр ингэж гурилын бүтээгдэхүүн амар хэрэгэлдэг те гурил их иддэг тос их иддэг одоо бяцлаг бол нэлээд иддэг хүмүүс шүү дээ. Тэгсэн хэрнээ ингэж дийлэн хүмүүсийг харахаар айгүй гоё фит юм одоо гоё тийм чирэг бийтэй. Тэгээ би ингэж италичууд ер нь яаж юм гоё чирэг байгаад идэв яаж ингэж ингэ бариад идэх асуусан чи яа манай найз бол ер нь бүгдээр аягуулсаа алхдаг гэж тэгсэн л дээ. Анзаархан бол нэрээ нохоогоос дийлэнх нь угаасаа нохоо те аягүйх нохоотой тэгээ нохоогоос салхиулангаа эсвэл дугуунангаа эсвэл ингээд зүгээр л ингээд алхаж байгаа хүмүүстэй амар таардаг тэгээд бас дугуй бол аягүйх ундаг юм шиг санагдсан. Тэгэхээр эргээд өөртөө ингээд өдөр тутмын хөдөлгөөнөө бас ингээд аягүйх хийдэг хүмүүс тэр нь бол амар гоё заяа. За тэгээ яг бас нэг юм mental health талдаа сэтгцийн эрүүл мэнд талдаа угаасаа нөгөө амар их ярьдаг хүмүүс тэгээ өдөрт хоолны цагаараа ярина. Аперитивоны цагаараа буюу одоо нөгөө өдөр 100 идэх цагаараа сайхан ярьчин. Тэгээд 100 идэх цагаараа тэгээ ярьчин. Ер нь л ингээд айгүйх ярьж ингэж ярих хэрэгцээг айгүйх гаргадаг хүмүүс учраас би бас ингээд сэтгцийн эрүүл мэнднээс айгүй харьцангуй эрүүл байдаг болов гэж би бодоод байгаа юм. За ийм 3 ийм чанар байна. Энэ 3-ыг болвол ингээд үнэхээр хайр татам ингээд гоё
Итали хүмүүстэй байгаад баймаар энэ юмнуудаас нь сурмаар энэ орчинд нь ингээд байгаад баймаар дунд нь уусмар санаа холбогдоорой. За тэгэнгүүт италичуудын үзэн ядмаар 3 зүйлийг нь хэлээ заяа. За яг энэ 3 зүйл нь бол би нэг зүгээр юм одоо бичлэгээ нөгөө нэг юм одоо илүү зүгээр та нарт айгүй ойлгомжтой болгоод үзэн ядам гэлцэн болохоос нэг би нэг өдөр болгоно учиргүй үзэн ядаад байдаг юм бол байхгүй л дээ зүгээр юм надад таалагддаггүй одоо миний бол ингээд жоохон ингээд тасгаж одоо л хэцүү байгаа тийм юмнууд байхгүй юу. За нэгдүгээрх нь шээ те. Италичууд амар чимээ ихтэй хүмүүс заяа. Чимээ ихтэй гэдэг нь чанга ярддаг одоо юмны хаалга маалгыг бол ингээд тустаас сэтэл хаадаг аяг тавг мавгийг сайхан ингээд амар шижигнуулаад ер нь нөгөө одоо Аз соёлчин болонгууд их чимээ гаргахаар ингээд нэг тийм жоохон бүдүүлэг гэж тооцогддог штэ. Энэ болонгууд ингээд европчуудад ч юм уу, италичуудад бол ялангуяа италичуудад бол тийм тэр бол бүдүүлэг санагддаггүй юм шиг байгаа. Угаасаа ингээд анзаараад хахаар тийм болохоор ингээд чимээ гаргахаас ерөөсөө угаасаа имээдэггүй. Тэгэл хаалга маалга ингээд одоо би энд ингээд угаасаа бичлэгээ оруулчих заяа. Одоо хамгийн одоо миний ингээд бүр ингээд айгу хэцүү байдаг юм нь бол ингээд Италич ч ингээд дийлэх барилгууд нь хуучны барилгууд тийм ээ. Тийм болохоор хаалга ингээд бүх юм нь бас ингээд дагаад хуучных учраас ингээд хаагдах магтахад бол амар чимээ ихтэй. Тэнгүүд ингээд манай нөгөө өөр манай байшинд өөр төрөөсөлтөг 2 охин болохоор ингээд хаалга бүр амар хаадаг. За одоо би энэ бичлэг ингээд оруулчих. Тэгэхээр энэ чинь ингэж хаахгүй бол нөгөө нэг юм эрзэнтэй учраас ингээд нөгөө шууд зөөлөн хаагдахгүй. Тэнгүүд би болохоор ингэж амар чимээ гарахгүй тул яаж чаддаг вэ гэхээр ингээд тэгэнгүүтээ ингээд бүсөөрөө ингээд жоох ингээд эвлээ дүлхэж жагаад ингэж чаддаг байхгүй юу. Тэгэх юм бол ингээд ямар ч чимээгүй хагдчихж байгаа сте. Эсвэл ингээд энэ өрөөжгээ жоохон доошулж жагаад ингэж жагаад ингээд хагдчихаар ингээд чимээ байхгүй байгааз тэгээд яг харамсалтай манай өрөөний хөлтөд ингэж хаадаггүй. За би таадаг угаалгын өрөөний хаалгыг манай өрөөний хөлтөд яаж хаадгийг харуулъя заяа. За бас яг адилхан ингээд энэ нөгөө хуучны хаалга тэнгүүд ингээд манай угаасаа ингээд хааччаа. Тэг гол проблем нь гурвалхнаа ингээд заавал ингээд хаалгаад өгчээд идэв. Тэг угаасаа ингээд чам хаагдчихар чинь хин 0 орж сонсчихж байгаа шүү дээ. Өөрөндөө байгаа хүмүүс чинь яа төвчтэй бол сонсохгүй л дээ. Гэхдээ ер нь бол угаан сонсоод нь тэнгүүд ингээд хаачмуудаа ингээд өмнөдөө ингээд дуурайд ингээд амар чам сонсогдож байгаа шүү дээ. Хаалганы төгжийг хүртэл ингээд идэх байхгүй. Тэгэхээр чи ингээд энэ хотоонд нэг шүн сэрчээд байдаг байхгүй амар хэцүү. Тэнгүүд дууг нь би бол нэгдүгээр би ингээ хаалгаад төгжидгүү. Яг бүр үнэхээр усанд орж байгаа ч юм уу зарим тохиолдолд төгждөг. Гэтэ тэг хаалгаа бол ингээд хаахтаа би уг нь ингээд эхлээд энийг ингэж чээд тэгээд ингээд зөөлөн ингээ хаачих юм бол уг нь ямар ч шимээ гарахгүй байхгүй. За тэгээд энэ болохоор ингээд зөвхөн манай өрөөний 2 охин, манай бусад өрөөний 2 охин тэгдэггүй гэвэл үгүй. Ер нь анги манги дээр ч гэсэн анзаархад ингээд одоо анги мангид байж лаа хоцорж орж ирж байгаа оюутан бол ингээд хаалгаа ингээд чимээгүйхэн хаагаад орж ирдэг штэ. Монгол тал бол тэхгүй зөв хүний анхаарал татгонд бол энд бол тэхгүй тэгээд шууд хаалгаа гэл тасэдл ингээд хаагаал ороод ирнэ. За хаалга цонхноос гадна зэ одоо тэгэл аяг тавг ингээд нөгөө юм тачигнуулах тийм чимээ мэмэнээс ерөөсөө ингээд имээдгүй зэ ингээд одоо би юу гэж одоо Аз хүний хувьар надад юу гэж бодогддог вэ гэхээр би ингээ өрөөндөө байж байгаад манай одоо айл нэг өрөөний охин доор ингээл учиргүй ингээл аяг тавга ингээд тачигнуулаад ингээд хэлэх юм бол одоо яана ингээд ууртайгаа махтай гэж ингээд надад ингээд шууд тийм автоматар тэгэж бодогддог байхгүй ингээд юу л яалаа би одоо уурыг хөрөчлөө юу ичлээ энэ төр гэж боддог байтал мань хүн болонго зүгээр л одоо ингээд тэр чимээг ингээд ерөөсөө хин нэгэнд надад ялангуяа саад болж гин би ингээд одоо магадгүй би ингээд амар чимээ гарчвал намайг энэ хүмүүс ингээд ууртай байна гэж бодно гэсэн тийм угаасаа ойлголт байхгүй соёлын тийм биш болохоор тийм болохоор яг энэ дээр бол яг нөгөө Аз болон одоо Европ соёлын ялгаа нь гарч ирж байгаа юм л да. За бас нэг чинь яг хоолын ширээ мэрэн дээртэй ингээд халбаг сэрэгээ ингээд дамжуулахдаа би бэрүүгөө шууд ингээд чулуудаал өчтдөг те. Тэнгүүд гэтэл Монголд ч юм бид нар ингээд за ингээд гарт нь өгдөг маа гэхэд ядаж ингээд зөөлөн тавьж өгдөг штэ. Тэр бол ингээд нэг юм хүндлэн илдэг байгаагийн ингээд илрэл гэж бид нар боддог. Гэтэл энэ долонгууд угаасаа тийм соёл байхгүй зүгээр чулуудаж өгнөө тэр бол ерөөсөө хамаагүй би шидэж өглөө гэд тэр хүнийг одоо ингээд хүндлэхгүй байна гэсэн үг бол биш. Тим нэг юм Аз болон Европ соёлын ялгаа гараад байдаг. Тэгээд би энэ чанга чимээнд бол одоо болтол ер нь тасгаж айгүй хэцүү байгаа. Тэгээд ингээд за энэ бүх чимээнээс гадна угаасаа италичуудыг таад чанга ардаг хүмүүс гэдэг нь мэдж байгаа. Тэгээд нэг юм чанга арахаас гадна за нэг юм ингээд сонио ингээд гонгийн ярьдаг юм шиг санагдаад байдаг. За одоо жишээл манай өрөөний охтууд байна шүү дээ. Нөгөө өрөөний охтууд ингээд англиар ярихтаа ондоо Италиар ахтаа ингээд шал өөр хоёр хоолойтой болчдөг заяа. За одоо би таадаг нэг юм үзүүлээ заяа. За одоо би жишээлбэл заяа. Англиар ингэж хэлье.
Hi, good morning. Hi, good morning. I'm calling to ask about the registration process. Can you please help me with that? Одоо монголоор л би зүгээр үзүүлээ л та. Сайн байна уу? Сайн уу? Өглөөний минь би бүртгэлийн процессын талаар асуухад залгаж байгаа маа. Энд дээр та туслах боломжтой юу гэж бид нэр яриа шээ. Тэнгүүд италиар ярьшээ те ингэж ярьдаг зөө эдгээр амар нэттэй. Чао бай. Йоо энэ ичээд тах. Амар олон хүмүүс байна за. Яг италичууд ингэж хэлдэг зөө ингэж. Shit. Йоо ямар. A few moments later. За тэгэнгүүт дэшээ италичууд яг энэ ижилхэн өгүүлбэрийг яаж хэлдэг вэ гэдэг юм би таадад хэлээ зүгээр ингээд жишээ болгоод. Гэтэ яг бодит амьдралаар бол энэс илүү ингээд энэ дэшээ доошоо ингээд нэг юм юг дүглээ энэ чинь өргөлттэй хэлдэг заа ингээд. За ингээд. Ciao, buongiorno, sto chiamando per chiedere informazioni sul processo di registrazione. Potresti aiutarmi per favore? Нэг юм. Тара гэдэг нэг юм. Хоолой ингээд нэг юм сонин гонгны авчдаг ингээд ярьж байхдаа сонсонгууд ингээд тэгээ нэг юм жоохон сонь аваа гаргадаг заа ингээд одоо ч хэлэл нөө гэдэг үгийг ингээд ноо одоо гэдэг ч юм уу те яа яг ингээд дан италичуудын дунд сууж байгаа итали хэллэг ингэж ярих надад жоохон эвгүй байна. Тийм болохоор жоохон яг гой боддоор л үзэл чадахгүй байгаа шүү. Гэтэ ер нь л нэг иймэрхүү тэгээд сонь аваа гаргана ингээд like нэг юм ингээд бид нэр иргэлцдэг шээ тэнгүү тэр мэрэг ингээд гэд нэг юм. За нэг иймэрхүүг ойлгочих цаа нэг. Тэгээ ер нь л ингээд угаасаа нөгөө айгу тийм өөрсдөө айгу илэрхийлж тийм экспрессив тийм илэрхийлэмж сайтай хүмүүс учраас гар хэлнээсээ ихсүүлэл ингээд гар хөлнөөсөө ихсүүлээд ингээд ярихтаа амар чангал ярьдаг хүмүүс гэдээ ойлгоч. Тэгээд ингээд удаан италичуудын дунд ингээд яриаг нь сонсоод тохор жоохон ядраад байдаг. Яг ялангуяа жоохон ярихтаа энерги зарцуулж ярьдаг над шиг төрлийн хүнд болол. За энэ бол нэгдүгээр зүйл нэлээ. Хоёрдугаарх нь болонгууд ингээд миний дүнгийн сайн хэлдэг шиг Итали бол ялцчгүй экстровертүүдийн орон зөө. Италич хэлдэг ер нь европчуудыг бол жоохон тийм экстроверт гэдгээр нь гэж тийм хэлдэг штэ хүмүүс. Азууд бол жоохон интро талдаа тийм. Ялцчгүй нөгөө нэг экстроверт байхыг шаардаад байдаг заяа. Нийгэм нь яа тэгэхээр эдгээр чинь өөрсдөө айгу тийм аяархан дуутай хүмүүс юусоо биш тийм. Монгол тал ингээд ийм сайхан ингээд хүнгнээд ингээд нэг юм аяархан ярьж болдог штэ тийм ингээд сайн мэн үү ийм асуух гэсэн дараа гэд. Тэнгүүд энд би ингээд дэлгүүрт ороод заяа. Ciao, buongiorno, posso avere гэдэг ингээд нэг юм posso avere un biglietto ч юм уу те ингээд нэг юм аяархан хоолгоор ингээд яа гэвэл угаасаа шууд өдөөс ингээд ciao, buongiorno like che vuoi how to say ёо гэнт ингээд намайг италиар ярангууд жоохон хүмүүс зочиж хараад байна. За. Тэг ерөөхдөө бол ингээд дэлгүүрт ороод ингээд намайг ингээд жоохон ингээд нэг юм аяархан суул дуугаар ингээд ярих юм бол зүгээр байрж идэн зэ өөдөөс ингээд шууд ингээд scusa like scusa non capito гэл ингээд шууд өөдөөс ингээд амар чанга яриад ирэн зэ ингээд уучлаарай юу гэсэн гинэ яасан гинэ дахиад хэлдэ ингээд би ойлгохгүй байх ч юм уу те шууд ийм тэр нэг тийм бүдүүлэг байгаа гэсэн үг биш угаасаа ийм тод чанга ингэж ярьдаг хүмүүс тахгүй юу нэг левелд ярьдаг гэх юм уу хоолойны өнгө нь. Тийм болохоор ер нь Азууд биднэрт аяархан ярьж мэрдэг Азууд биднэрт бол ялцчгүй хоолойнохоо өнгийг ингээд өндөр байлгах, ойлгомжтой чанга ярих, тод ярих тийм шаардлага бол үүсдэг. Зарим хүмүүс чинь ингээд цаанаасаа ингээд нэг юм чанга гарч чаддаг хүмүүс байдаг шээ. Чанга гарахаараа бүр өсөд ядраад байдаг төрлийн хүмүүс те. Тийм хүмүүс бол ер нь жоохон хэцүү. Ялцчгүй энерги илүү зарцуулах шаардлага гарна. Тийм айгу нүүрмгийн байх шаардлагатай болно гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Тийм болохоор ингээд ер нь жоохон одоо л ингээд шууд ингээд айгу жоохон чанга хоолоогоор ярьж сурсан. За тийм ээ. За тэгэл яхаа одоо та дугаасаа ингээд Италид ирээд ингээд дэлгүүрт ороход л ингээд мэдэгдэн зэ ингээд зүгээр ингээд дэлгүүрээр орлоо юугүй шууд ингээд нөгөө юу н одоо юу илээ худалдагч нь ингээд prego гэж хүрээд ирэн зэ. Prego гэдэг. Тэг prego гэдэг. Тэгэхээр нь одоо тэг юм дэ. За одоо ингээд би танд туслахад бэлэн гэсэн утгатай ч юм уу те нэг юм. Тийм. Тэгээ хүн зочтол ингээд prego гэж хүрээд ирдэг заяа бүр амар ич санаа зомбор. За тийм байна. 3 дугаархан заяа 3 дугаар жоохон үзий ядам зүйл нь юу вэ гэхээр Италичууд ингээд найрсаг гэхдээ тэр нь яг дандаа яг юм 100% үнэн гэсэн үг биш. Заримдаа жоохон тийм фейк буюу хуурамчаар найрсаг байдаг заяа. Тэр нь яагаад ингээд найрсаг байдал гоё ч гэсэн жоохон хуурамч найрсаг байдал яагаад би тийм байдал дурггүй вэ гэхээр яг ингээд энэ хүн надад дуртай байгаа даа мó дургүй байгаа даа мó миний одоо хийсэн юм нь таалагдаад байгаа мó таалагдахгүй байгаа мó гэдэг нь яг өөрийнх нь бодит ингээд нөгөө сэтгэл нь мэдэгддэггүй заяа. Яг ингээд одоо жишээлбэл ингээд супермаркетад энэ төр ингээд оронгууд ингээд зарим одоо нөгөө
каст чинь улаан цайг юм намайг Аз болохоор одоо ингээд жоохон тийм нөгөө racist энэ төр хүн байхгүй одоо ингээд Аз болохоор намайг ингээд жоохон дургуй ч юм уу ингээд нэг хүний ингээд дургуйцэл илэрхийлэгддэг штэ. Тэгсэн ирнэл ингээд шууд ингээд нэг амар ингэж тийм ингээд жоохон муухай ч юм уу харж яснаа ингээд шууд ингээд худлаагаасаа ингээд автоматар ингэж инээгээл arrivederci buona giornata grazie гэл ингээд шууд ингэждэг амар эвгүй. Нэг ийм царайтай байжсэн шууд ингээд инээгээд тэгээ тийм шилжилт мэлжилттэй амар хурдан идэг заяа ингээд тийм худлаагаасаа ингэж инээж минэхтэй ингээд амар сайн. Тэр нь нэгдүгээрт жоохон эвгүй байдгаас гадна хоёрдугаарт яг тэр хүн заримдаа ингээд ажил мэжлийн тал дээр тэ яг энэ хүн дуртайгаад байгаа мó дургуйгаад байгаа мó яг яах гээд байгааг нь мэдэгдэдгүй жоохон төвхтэй. Монголчууд ч бол ингээд бүр улаан цай штэ тэ ингээд царин дээр нь би бол бүр угаасаа улаан цай дургуй бол дургуйгаа олно дуртай бол дуртайгаа олно тэгэл дургуй бол би бүр үнэхээр хүчлээд худлаа угаасаа инээж чадахгүй амар хэцүү. Тэнгүүд тэр бас ингээд нэг юм соёлын алгаа нь би ингээд эдэрчин болонгууд ингээд дургуй ч гэсэн хизээж юм polite байдлын юм нөгөө зураасаа ингээд алддаггүй хүмүүс учраас дургуйсан ч гэсэн ийм найрсаг хэврээл байгаад байна. Тэнгүүд би мэйчин болонгууд яг одоо баг магийн ажил дээр ингээд дургуй өрх юм бол шууд ингээд дургуйгаа хилээд ингээд ийм negative vibe руу орох гэдэг байхгүй. Айгүй хэцүү. Би бас дагаад ингээд буцаагаад одоо өөрийгөө хүчлээд байраад ингээд ийм найрсаг байх шаардлагатай болчиход байгаа байхгүй одоо жишээлбэл. За тийм байна. Ийм гурван чанар нь бол ингээд италичуудад ингээд Италид одоо италичуудтай дундаа ороод гоё ингээд насаад явхад жоохон тийм төвхтэй байдаг гэх юм уу. Миний зүгээр дургуй гурван зүйл. Тэгээд дуртай гурван зүйл нь юм байна. Тэгээд ер нь бол угаасаа сурах юм би бас мэдээж тэгэл хаач явсан 100% таалагдана гэдэг юм бол байхгүй. Хүн болгон дуртай болон дургуй зүйлсүүд гэж байгаа. За тэгээ тийм байна. Тэгээ таад маань бас италичуудын талаар ер нь юу гэж бодож гин, юу гэж анзаарсан та дэвд бас италичуудын дуртай болон дургуйд ямар зүйлс байна? Комент хэсэгт үлдээгээрээ аягүй сонирхолтой байх болно. Тэгээд тэгээ ер нь зүгээр тавчгандаа айлгаж ер нь жоохон тийм экстраверт байх гэж энерги арай илүү их зарцуулж байгаа маань л жоохон цалхуутай, жоохон ядармаар байгаагаас ш найрсаг гоё л хүмүүс л дээ. За тийм ээ. Тэгээ та нар маань комент хэсэгт өөрсдөө сэтгэлдлийг үлдээгээрэй. Бичлэгүүд маань таалагдсан бол subscribe дарж намайг дэмжихээ битгий мартаарай. Тэгээд 3000 subscribers хүрсэндээ маш их баяртай байна. Instagram дээр би бас ингээд сонирхолтой рилүүд хийх гэж хичээж байгаа. Тэгээд тийм болохоор яг таад маань Instagram дээр намайг дагж байвал бас ойр зүрийн янз бүрийн мэдээлэлээ би ингээд шеэрлээд авдаг учраас бас сонирхолтой байж магадгүй. Тэгээд миний Instagram-ын дээр оруулчих. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Тэгээд комент хэсэгт комент хэлэхээ мартаваа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.